За сайн уу? Өглөө өдрөөрөө минь. За өнөөдрийн бичлэгээрээ би хүү маань 3 сар хүрсэн учраас хүүхэд маань 3 сар хүрээд ямар өөрчлөлтүүд гарав. Дээрэс нь би бас 3 сар хүрээд ямар сэтгэл санаа нөхцөл байдалтай байна гэдэг талаараа гоё мэдээлэл хуваалцъя гэж бодлоо. Өнгөрсөн 7 өнөخت бол ямар нэгэн бичлэг, влог хийх боломжгүй байлаа. Яагаад вэ гэхээр 3 сарын вакцин хийлгсэн. Тэгээд бас нэлээд чанга вакцин байсан учраас бид хоёр энэ бичлэгийг гоё сонирхолтой болгоод оруулъя гэж бодож байна. Дээрэс нь би одоо төрсний дараа болон жирэмсэн үедээ гоё үздэг байсан ютубер болон инфлюенсер, инстаграм дээр дагдаг хүмүүсээс та хэдэд гоё хуваалцаж жирэмсэн сквал төрөх гэж байгаа эсвэл төрсэн хүмүүс байгаа бол тэр хүмүүсийг дагаад гоё хэрэгтэй мэдээлэл аваад хэдүүлээ community-гээ гоё тэлье гэсэн ийм зорилттой бичлэг хийж байгаа. Тэгээд хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За сая 1 сарын 8-нд бид хоёр 3 сар хүрсэн. За түрөөд 3 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд амар олон зүйл болсон байна. Тэгээд хүүхдийнхаа талаар ихтэйд ярьчий гэж бодлоо. За ер нь бол мэдээж одоо хүүхд маань 2 сар хүрээд тэрнээсээ хойш бол нэраа байх болж байгаа. Тэгэхээр 2 сарын хугацаанд бол ер нь нэраа гэж явдаг юм лээ. Одоо болохоор 2-оос дээш сар болоод ирэхээр нялх гэдэг одоо нэршил өгөө авчтай юм лээ. Тэгэхээр нялх хүүхэдтэй болсон байна гэсэн үг. Хүү маань 3 сар хүрээд бол маш олон зүйлийг амар хурдтай сураад явт юм байна. Толгоо даах хичээдэг болсон. Гараа иддэг болсон байна. Тэгэхээр юмнуудыг одоо таньж мэдэж эхэлж байгаа ийм тохио юм бэлээ. Тэгээ гараа амар иддэг болж байна. Гараа идэж одоо өөрийгөө бас тайвшруулдаг тийм юмд сурсан байна. 2-оос 3 сар хүртэл энэ хугацаанд хүү болвол амар хэрд сурсан. Тэгээд янз бүрийн авианууд гаргаж ийн, дагаж хэлж ийн, хүний дууны өнгөөр бас хариу үйлдэл үзүүлж ийн те. Ингээд тэгсэн юм уу, ингэсэн юм уу гэд ярахаар өөдөөс гэнгээ бүх юм ярих гад амар хүрх хичээж байгаа. Тэгээд бүр хамгийн бест юм болохоор сая 2-оос 3 сар хүрчихсэн энэ хугацаанд болохоор хүмүүс маань инээсэн амар хийнэдэг болсон. Тэгээд яг хүний бас нүрийн хувирлаар инээдэг, өөдөөс нь инээгээл яриад ах юм бол инээгээл гэдэг ийм хөрхөн сурсан байна. Тэгээд 3 сар хүрээд сая 1 сарын 9-нд хамгийн анх удаа яг нэг чин сэтгэлээс юу гэдэг лээ. Инээсэн, хөхөрч инээсэн. За ийм зүйлс ингээд амар хурдан сарын хугацаанд бас болд юм байна. Тэгээд 3 сар яг хүмүүс ингээд яриад идэм байлээ. 2-оос 3 сар бол хамгийн хөөрхөн үн шүү гэд ярьдаг. Тэр нь бол үний юм бэлээ. Амар хөрхийн нэгэдлээд юм байна. Бас нэг яхан миний анзаарсан юм юу вэ гэхээр жоохон сар ихсэх тусмаа цаг зав айгу баг гарч эхэлдэг юм байна. Тэгээд өдрийн унтлах нь богиносож ирж гин. Тэгээ өмнө нь жишээл өдрийн унтлах нь дунджаар 1 цаг 30 минутаас 2 цаг байдаг байсан бол одоо хамгийн ихтэй цаг унтаад сэрж гин. Тэгээд орчин тойрныгаа амар сайн мэдэрдэг болсон байна. Ээжээгээ илүү таньдаг болсон юм шиг надад санагдсан. Түүхтийн онцлог өөрөөдөг гэсэн. Гэхдээ 3 сар хүрээд бол манай үгийн үед иймэрхүү өөрчлөлтүүд бол гарлаа. Тэмний саяны дурдсанчлаа. Ер нь хүүхэд бол бүх нөгөө хөгжлийн үе шатууд амар их явдаг учраас яг ингээл одоо юу гэдэг нэг үеийн давх гал ингээл учраа болол тий явж идэл дараагийн үеийн гарч ирэл бүх юм дахиад өөрчлөгдөөл. Тэгэхээр ээж нар бол юмд амар хурдан хувьсаж дасан зогчоод тэгээд ингээд уян хатан өөрчлөгдөд явах хэрэгтэй юм байлаа шүү. Тэрийг бас амар сайн ойлголоо. За миний хувьд 3 сар хүрээд би яг ямар мэдрэмжтэй байна гэдгийг бас гоё хуваалцъя. Эхний сартаагаа харьцуулахад бол 60-аас 70% бол дээрцсэн миний сэтгэл санаа. Яагаад дээрцсэн бэ гэхээр би одоо хүүхдээ өөрөө өсгөж чадах юм байна гэдэг итгэл үнэмшил илүү төрж эхэлсэн. Памперсаа солио сурчлаа хизээ дараад хизээ халууцаад байна. Одоо яг яагаад уйлаад байна өлсөд байгаа мó, унтмаар байгаа мó, ядраад байгаа мó, юунд тухгүй байгаа гэдгийг амар сайн ойлгодог болсон. Тэгээд ирэхээр
яалтчгүй өөрөө өөртөө итгэл нэмэгдээд ирэхээр чинь сэтгэл санаа яарчгүй дээрчиж байгаа. Өмнө чинь болохоор ямар ч тийм ингээл бүх зүйл шинэ. Одоо яах ёстой юм бол одоо яагаад уйлчваа? Сая болон суу өгсөн дөө. Яадаг юм бол гэл ингээд бододс учраас амар стресстэйжсэн. Одоо бол хамаагүй дээр болцсон байна. Тэгтээ би өөртөө амар стресс үүсгээд байгаа гэдгийг бас яг бичлэг хийхээс өмнө ухаарлаа. Дахиад шинэ юм гаргаж ирээд байгаа байхгүй юу? Хувцас нугаасангүй гэл өөртөө амар хатуу хандж гин. Гэрээ зэвэрлсэнгүй, эсвэл аяг тавгаа би угаасангүй. Одоо гяс ингээл ороо ураагаал ингэхгүй болвол болохгүй гэл ингээл нөгөө хүүхдтэй гарах ёстой цагаасаа бас ингээ хумслаад ч юм уу те. Нөгөө хүүхдийн сэрүүн байх цаг нь ихсээд ирэхээр чинь бас тэр сэрүүн байх цаг болгонд нь тоглоулаад авахгүй бас заримдаа надаас ингээд завсарлага аваад те нэг сэрүүхэн над дээр байнга биш ингээд ганцаараа ингээд бүү байлгчин дээр ингээд суулгаж явах үедээ би ингээс өөрөө амархаа мэдхгүй гяс юм амжуулчих те. Гяс одоо аяг тавгаа угаачи. Тэр хувцсыг нугаач, энийг тэлгчи, тэрийг эндүдчи, скол бол ингэчи гэд ингээд амар олон юм бодоод тэгээд өөрийгөө илүү бас ядраагаад байгаа юм байна гэдгээ ойлгож байна. Тэгээд тэрийг бол ингээ ойлгоцсон байгаа. Юм замраагүй байхлаар миний бодол зэгцрэхгүй байгаа юм шиг санагдаад тэг ингээ юм янзлаад байгаа. Тэгэнгүүтээ хүүхдээ бүүөлгчин дээр нь сууж байгаа харангуудаа тэг өрөвдөөл одоо би хүүхдтэйгээ цаг гарахгүй байна гэдэг ч юм ингээл бодлууд бол амар сони эрс тэрс тэгэл өөрийгөө л буруутгасан бодлууд үргэлжлээд байдаг юм байна. Тэгээд би юуг яг анзаараад байна вэ гэхлээр хүн өөртөө л тэрийг үүсгэх юм байна. Одоо юу гэдэг хинч над дээр орж ирээд манай гэр бүлээс тэг хүүхдтэй маань байхад орж ирэнгүүтээ өөч амар заван суудгийн гэдэг ч юм уу. Тиймэрхүү комент өртөөсөө хэлэхгүй байгаахгүй те зүгээр өөрөө яаж ийн өөрөө ядарч ийн үү гэдгийг л асууж ийн үү гэхээс биш. Тэгтэн чи гэрээ цэвэрлсэн үү өнөөдөр аяг тавгаа угаасан уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг өртөөсөө асуухгүй байна. Тэгэхээр би тэр стрессийг бол өөртөө үүсгээд байна гэдгээ бол мэдэж байна. Яг энэ дээрээ яаж ажиллах вэ гэдгийг бол хараахан олж чадаагүй байна. Хүн чинь сэтгэл санаан дээрдээд ирэхээр дахиад дараачийн стрессний юм бодоод дахиад стресстж эхэлдэг. За одоо надад яг хаяад ажиглагтаад байгаа нэг бодол юу байна уу гэхээр хурдан турах бодол. За энэ бодол бол миний хувьд сая эхний яг энэ 2 сар хагас явах хугацаанд бол ер нь байгаагүй. Би бол яг шимтгийлтэй хоолоо сайн тэгээд өхөндөө сайн сүү оруулаад ингээд явъя. Тэгээд дээрэс нь хагалгаар төрсөн учраас угаасаа би маань идэх гэж дор 6 сар болдог. Тэгээд тэрийгээ хүлээн зөвшөөрөөд ингээд явж исэн чинь тэгээд бодох юмтай болоод ирсэн чинь шууд л нөгөө одоо body dysmorphia гэж ярьдаг шүү дээ. Тэр эхэлчихэж байгаа. За тэгэл өөрийнхөө нөгөө жирэмснээс өмнөх зургуудыг харж гин. Тэр болгоноо хараад гизээ хараад шууд сэтгэлээр унаал яна ингээд тэр чигтээ үлдчихвээ дээ гэдэг дахиад бодол гарч ирж гин. Тэгэл гинт тасгал хийх ёстой ч юм шиг те. Тэнгүүд чинь одоо бол тасгал хийх хугацаа биш байхгүй. Ялангуяа юу гэдгийг хүчний ч юм уу. Тийм ээ би одоо ингээд та яриад хахад өөрийнхөө яг сэтгэл зүйн асуудлыг бол би амар сайн мэдээд байгаа байхгүй юу. Гэхдээ энэ бол одоо юу гэдэг миний амьдрал нөлөөлөх үйц хэмжээнд тийм амар одоо сэтгэл готрол ч юм уу боллоогүй гэж бол би бодож байна. Өдөр тутмын амьдрал маань сайн явж гин. Тэгээ хүмүүс хоорондын харилцаа бол сайхан байна. Гэтэ өөртөө харилцаж байгаа харилцаа маань бол муу байна. Иймэрхүү сэтгэл зүйн бас асуудлууд дийлэнх ээж нарт тулгардаг байх гэж бодож байна. Тэгээд ярилцах л хэрэгтэй байх. За anyways тэгэхээр яг иймэрхүү сэтгэл зүйтэй үед миний саяны хэлсэнчлэн бас яг хүмүүстэй адилхан төрсэн ээж нартай ярилцах шаардлага гардаг юм байна гэж бол би бодож байна. Яг байнга ярилцаад ах боломж цаг зав гарахгүй. Тэгээ боломжтой үедээ болохоор нэгнийхэн цаг гарсан бахан нөгөөхөн цаг гарахгүй штэ. Хоёр талд хүүхдээ харж байгаа юм чи. Тэнгүүд би та хэдэд өнөөдрийн одоо энэ сэдвийнхаа хүрээнд бас иймэрхүү сэтгэл зүйтэй байгаа үедээ
үзэж болох гоё YouTube-рууд болон өөрийнхөө дагдаг Instagram-ийн хаягуудыг та хэдтэй гоё хуваалцъя гэж бодчихъя. Монгол YouTube сувгуудаас эхлээд эхэлжээ. Жирэмсэн байхаасаа эхлээд яг жирэмсэн байхдаа би энэ YouTube сувгийг discover хийсэн. Энэ болохоор Mango Mind. Mango Mind болохоор Шведэд амьдардаг гэр бүлийн YouTube сувг. Тэгээд Минжээ Төгөлдөр гэд хоёр хос байгаа. Тэгээ энэ хоёрын хийдэг бичлэгүүд бас амар хөрхөн фан, амар гоё хөгжилтэй, дээрээс нь амар гоё real санагддаг. Тэгээд дээрээс нь мэдээж гоё Шведэд амьдрал ямар байдгийг гэдгийг хөрхөн харуулсан. Тэгээ би яагаад энэ сувгийг дагсан бэ гэхээр Минжээ гэд найз охин нь, эхнэр нь найз охин нь уучлаарай. Бид хоёр ойролцоо яг жирэмсэн болж таарсан юм байлээ. Тэгээд жирэмснийх нь яг дайринуудаас нь эхлээд би дагаад эхэлсэн. Хамгийн emotional болгосон нэг влог нь болохоор энэ яг төрх влог надад амар таалагдсан. Тэгээ бас яг нөгөө Шведэд эмнэлэг ямар байдгийг тэгээ нөгөө талаасаа болохоор би яг надаас өмнө мэдээж төрсөн л дөө. Тэгэнгүүт төрхийн айдас амар байсан. Яг тэр үед амар хөрхөн тайван төрсөн, айгу мундаг төрсөн болохоор амар гоё сэтгэлд ойр санагдчихсэн. Тэгээд тэрнээс хоошоогоо би одоо бичлэг болгоны нь бол байнга үздэг болсон байна. Тэгэхээр та хөрхөн юм гэр бүлийн гоё влог үзхийг хүсвэл Mango Mind-ыг дагаж болох нэ. Ариун оюун. За ариун оюуны YouTube сувгийг болохоор би бас л жирэмсэн болоод яг дагаж эхэлсэн, subscribe хийж эхэлсэн. Яагаад вэ гэхээр бас л ойролцоо жирэмсэлсэн. Тэгтээ ариун оюуны хувьд бол 2 дахь хүүхэд нь байсан. Тэгээ би нөгөө эхний хүүхэд дээр хийжсэн влогуудыг discover хийж эхэлсэн гэсэн үг. Ариун оюуныг би яагаад үздэг вэ гэхээр илүү тийм төлөвлөгөөтэй, мэдээлэл аягүй сайтай, тэгээ дээрэс нь бас Монголд байгаа юм чинь хаанаас юу авснаа гоё тэгээ тайлбарлаад ярьцдаг. Дээрэс нь миний нөгөө яг нэг юм төлөвлөгөөтэй байх дуртай, тэгээ юу ирж байгааг мэддэг. Тийм байх дуртай занд маань илүү тохирсон ийм YouTube сувг гэж бол би хардаг. Тэгээ өөрийнх нь ярьж байгаа нь ч гэсэн тиймэрхүү байдлаар гоё зэгцтэй юмыг тайлбарлаад өгчдөг. Тэгээ яг юм гоё төлөвлөгөөтэй юм амьдралын ер нь хэв маягийг амар гоё сурталчилж өгдөг. Магадгүй би буруу ярьж байгаа гэж магадгүй. Гэтэ би яг тэр YouTube сувгаас л тиймэрхүү мэдрэмжийг авдаг. Тэгээд яг илүү нөгөө 2 хүүхдийн ээж, Монголд адилхан амьдарч байгаа ээж гэдэг утгаар нь бол би үзэх дуртай. Тэгээд өөрөө бол юм чалчаа влог гэдэг нэртэй влог оруулдаг. За тийм мэдээж Musicaholic сувгийг бол үздэг. За энэ бол зүгээр л юу гэдэг амар гоё юм юу гэдэм бэ? Угаасаа л нөгөө хов болох үе гэдэг болонгаар нь хүмүүс амар хүздэг баг. Тэгээд ярьж байгаа нь амар хөрхөн санагддаг надад. Нэг юм аялахтай. Тэгсэн мөртлөө амар хөрхөн genuine ярьдаг. Тэгээ бас гоё юм Америкт, Нью-Йоркт амьдрал ямар байдгийг гэдгийг ч ихсэн гоё харуулад өгсөн юм хөрхөн. Тэгээ угаасаа эндээс бол амар их нөх хичээл зүтгэл биднэрт зориулж бас бичлэг хийхдээ амар их мэдээл цуглуулаад амар лаглаг эдит хийдэг нь угаасаа харагддаг. Тэгээ баг 11 Монголд байдаг топ ютуберуудын мэдээж нэг нь баг. Би бол энд амар дуртай. Угаасаа celebrity драма иймэрхүү зүйлүүдэд өөрөө ч гэсэн амар нухсгүй дуртай. Тэгээд өөрийнхөө асуудлаас бас холдоод нэг юм шинэлэг зүйл сонсох бол үнэхээр дуртай. Тэгэхээр мэдээж Musicaholic Girl-ыг бол үздэг шүү. За Instagram дээр за монголчуудаас эхлэе. За нэгт би жирэмсний бараг 5 сартаагаас ахаа сүн дээр дагаж эхэлсэн. Стэнфордын их сургуулийг хүүхд хөгжлийн чиглэлээр төгссөн ийм мэрэгжлийн
зөвлөгөө гэхээсээ илүү мэдээлэлтэй түгээдэг юм хүн байгаа. Тэгээд өөрөө бас яг нөгөө төрөх бүх 2 дахь хүүхдээ гаргах га төрөх бэлтгэлийнхаа видеонуудыг хийжсэн. Яг тэр үед бол надад амар хэрэг болж исэн. Тэгээд дээрэс нь бас Монголоос хаанаас юу худалдаж авч болох вэ? Эсвэл thrift нөгөө second hand юмнууд хаанаас авч болох вэ гэдэг ч юм иймэрхүү мэдээлэлээр аягүй сайн хангаж өгдөг. Тэгээ аягүй юм мэдлэгтэй юм шиг надад угаасаа санагддаг. Тэгээд юм сурталчлахаасаа илүү те яг уул суурнаас нь шинжлэх ухааны талаас нь аягүй их зүйл тайлбарлаж өгдөг учраас би энэ аккаунтыг бол даах дуртай. Эвлүүн би илэн хийж нар мэдэх баг. Хүүхдийн бүтээгдэхүүн гаргад юм билээ. Тэгээ бас хүүхдийн хөгжлийн талаар гоё мэдээлэл оруулдаг. Гэтэ эвлүүний хамгийн алдартай нь болохоор энэ нойрны олон ханиадны юм бөмбөлөг байт юм лээ. Тэгээ би саяхан авч хэрглэж үзсэн. Тэгээд яг энэ бөмбөлгийг бол амар олон ээжнэр хэргэлт юм билээ. Тэгээ эвлүүний бүтээгдэхүүнүүд бол бас таалагдж байна. Дараагийн дагдаг хүмүүс маань болохоор Гантуя, Конушка. За би бүтэн нэрийг бол сайн мэдэхгүй нь уучлаарай. Гэтэ энэ 2 аккаунт бол бас надад аягүй хөрхөн санагддаг. Зүгээр л бүх зүйл байгаагаараа гоё natural те энгийн амар хөрх аккаунтууд санагддаг надад. Гантуягийн хувьд болохоор бас хүүхдийн те ханиадны арчилгаа иймэрхүү зүйлүүдэд аягүй хөрхөн мэдээлэл өгдөг. Тэгээд юу гэдгийг бас ингээд мэдгүй иймэрхүү зүйл хийх чинь те хүүхдээ харахын хажуугаар иймэрхүү зүйл хийх бас айгүй их төсвөр төвчээр цаг айгүй их бас ордог учраас би энэ ээж нарыг бас амар зүгээр бишрээд фоллоу хийсэн. Тэгээд хийдэг контентууд нь ч гэсэн үзэхэд айгүй хөөрхөн байдаг. Мэдээлэлтэй бас л яг адилхан. Гэхдээ Гантуя гэдэг энэ хүний би аль видеог нь амар сайн үзсэн бэ гэхээр хүүхэд нь 12 цаг унтдаг билүү. Тэр бичлэгийг үзээл тэгэл вау гэж бодсон. Гэтэ хүүхэд нь хэдэн сартайг би марччихжээ бас 2 хүүхэдтэй. Ийм хөрх аккаунт байгаа. Mera Q. За бас бүтэн нэрийг мэдэхгүй байна уучлаарай. За энэ болохоор амар мундаг санагддаг. Зөв инспирэшн болох гээд дагцیں۔ За энэ охин болохоор 1 настай нэг хүүхэдтэй тэгээд саяхан бас төрсөн. Бид хоёр бараг нэг 14 хоногийн цайд төрсөн баха. Тэгээд 2 хүүхэд өсгөж ингэж төрүүлж өсгөхийнхаа хажуугаар нөхөртөө хамт хувийн бизнес эрхэлдэг. Тэгээд бүх зүйлийг яаж хамжуулж ийнэ гэдэг дээрээ амар гоё ирээлүүд оруулдаг. Тэгэл тэр ирээлүүдийг үзэхээр вау хүмүүс ийм зүйл хийгээд амьдраад хахад би why болохгүй гэдэг байдлаар айгүй гоё мотивац талаас нь хардаг. Тэгээ би контентын үзэх амар дуртай, амар мэдрэмжтэй бас контентууд хийдэг хөрхөн тэг хүнд мэдлэг олгохоор тэг өөрийнх нь хувийн бизнестэй маркетингийн бизнес юм шиг байлээ. Тэгж бий болгосон бас бизнестэй юм байлээ. Тэгэхээр маркетингийн зөвлөгөө ч юм уу авах гэж байгаа тиймэрхүү байх юм бол энэ хаягийг даахад бас магадгүй холбогдож болохыг үгүйсэхгүй. Би сайн яг тэр хэсэг нь яаж явдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ л бизнес эрхлээл тэгснэ 2 хүүхэд нэг нь бүр 1 настай ингээ явж байгаа гэхээр амар мундаг санагдаад би дагдаг. Тэг контентыг үзэх маш их дуртай. Тэгээ та хэд ч гэсэн тиймэрхүү одоо юу гэдэг мотивац авахыг хүсэх юм бол энэ аккаунтыг дагаарай. За тэгээд иймэрхүү контент үзэж өөрийнхөө сэтгэл зүг бас дээрдүүлдэг. Тэгээд яг адилхан ээж нар янз бүрийн туршлагатай байгааг хараад ирэхээр сэтгэл зүй бол хавгүй дээрддэг. Бас мэдээж ямар контент үзэхээ сонгох нь амар чухал байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд туршлагаас бол энэ одоо YouTube сувгнууд болон энэ Instagram пэйжүүд бол миний хувьд амар гоё эерэг талаас нь мэдрэмж төрүүлдэг учраас би та хэдтэй хуваалцъя гэж бодлоо. Өөр магадгүй гоё шеэрлээд надад санал болгох тиймэрхүү аккаунтууд байвал гоё комент хэсэгт үлдээгээрээ. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзтлаа. Баяртай.